үзэгч та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэц үзэгч та хүнтэйгээ мэдчилэн жолгож байна. Ингээд өнөөдөр манай самбарын сонин дэлгэц хойморт хотын Монгол үндэстний хүүхдийн чичирлэгийн хичээл хөмжлийн эрхлэгч өнөрчиг гой байна. Ингээд өвөр Монголын кино үйлдвэрийн найруулагч ариуж гойгээд уурч манайсын нийгэм нийтээр их анхаарал авж байгаа сэдв хүүхдүүдийн тухай жогдохоор энэ хуучаанаа дэлгэцээ эхлүүлж байна. Монгол чичирлэг байдгийг гэсэн энэ сэдвээр хүмүүс хүүхдүүдээс хоорондоо нэг шалгаж үзчихээ гэдэг. Тэгээд хэлж яана хоёрхан монгол чичирлэг байна гэсэн тийм үү? Хот дээр одоо дэрэн бодоод яг чод монголоор хичээж байгаа бодоод хоёр байна. Чигүүд одоо бас манай сайхан тойрогдод тэр зүүн өмнө бас нэг байдаг. Тэрнүүд одоо нэмт сурж яах энэ монгол чичирлэг. Нэрнүүд бас монгол чичирлэг гэж хэлж юм аа. Үндэсний монгол чичирлэг гэж хэлж байгаа. Ингээд тэднийх нь бол одоо яг чод монгол анги гэж уулын байсангүй одоо бүр нэмт сурах монгол өгөөний нэмт сурдаг энэ анги гэж гаргаагаад тэгээд тэр нэг чичрэл одоо тэрнтэйгээ нийлүүл манайс хотон бол одоо 3 чичрэлдэг. Яг уул нь бол 4 байсан. Энэ ичэн тойргийн нэг байсан. Тэгвэл шин тойргийн гээд шин тойргийн. Тэгвэл одоо манай чичрэлгэн бол хотын монгол үндэсний хүүхдийн чичрэглэгээд эргээ сайхан тойрогдсон бас нэг байсан. Үндэсний монгол чичрэглэгээд ингээд 4 байсан. Тэгээд тэр ичэн тойргийнх нь бол сүүлэр нь одоо дахиж бүтэн байгуулт хийнгээд тэгээд нураагаад одоо чигэд дуусчихсан байхгүй болчихсон. Тийм ингээд. Тэгээ ярингоо одоо монгол хүмүүсийн одоо нэг монгол чичирлэг дайсуунаас үгүй гэдэг нь одоо хожим яг манай нэг үндэстнээ одоо хожимч хүн ямархан мэрэгжилтэн гарна уу ямар хүмүүс өсөн байж нөө гэдэг нь одоо бүр манай хүүхдүүдтэй өөр холбогдолтой. Зохиол холбогдолтой. Шууд холбогдолтой тэр бол одоо аргагүй. Нэг ялангуяа одоогийн байдал дээр авчид бол одоо энэ төрүүгийн одоо нэг 5 жилийн өмнөөс бол манай хотын нортон дойрондоо бол энэ Монгол сургуулийн энэ хүүхдүүд монголоор сурах энэ эрэлт бол их цөөхөрж ирсэн байна. Ингээд бол одоо энэ орчмын хэдэн жилээс бол одоо энэ манай залуу гэрээ Ахмадын энэ үйл санаа дээр ховролт гараад ингээд бол одоо хүүхдээ монголоор үжүүлэх ийм санаачлаг бол их орсон байна. Ингээд бол одоо энэ орчмын 5 жилээс одоо энэ монголоор сурах хүүхдүүд ойширч эргээд дахиад нэг шалтгаан бол энэ одоо энэ юу н сул ажил хийж байгаа. Энэ хөдөөгөөс олон энэ монгол улсууд орж ирээд хүүхдээ монголоор сургааж байгаа ийм байдал бас оршиж байна. Бид нар бол энэ орчмын жилээс бас нэлээд зүгээр шиг Монгол сүлжээн дээр хүмүүсийг их анхаарал тавьдаг нь одоо юу нэ Монгол хүүхдийн чичирлэгээ байгуулахын нэг санаачлаг. Энэ гол юу нэ энэ улсаас нэг л таныг дөрөв тогтоол байна. Энэ тогтоолдор бол ярьсан одоо үндэснээ сургаан хөмжлийн сургууль эрхлэх байгууламжийг эрчимжүүлнэ. Монголчууд одоо төвлөр нь нутагшиж байгаа юм хушууш юм уу нөхцөл өхөөс сум шангаруулж заавал монголоор хичээлдэг ийм хүүхдийн чичирлэгээ байгуулахыг шаардсан бөгөөд одоо нөхцөл муутай сум шанья заавал одоо Монгол баг сургуульдаа Монгол хүүхдийн чичирлэг бол байгуулах хэрэгтэй гэсэн ийм нэг шинэ санаачлаг бол нэгэнтээ дурдсан байсан. Гэтэл одоо манай өөрөө хөдөөгөр ингээд очиад үүсэх юм эсвэл одоо манай хүүхдийн чичирлэх хэрэггүй Монгол баг сургуульч гэсэн бүр их ховор. Та нараас хөдөөгөр очиад энэ байдаг. Анхаарсан одоо хөдөөнөө ингээ үлдсэн бас яг монголоор хичээл хөдөөдөн байж байгаа бас монголоор хичээл дийлэхгүй юм хүүхдүүд бас харин байж байна. Тэгээд энд бол одоо хүмүүс сүлжээн дээр бол их ариун нэгэнтээ ийм сайхан санаачлаг байхад яхад манай монголчууд өөрөө ийм хүүхдийн чичирлэг байгуулдаг юм бэ гэсэн ийм нэг санаачлаг бол бас ариун хүмүүс гаргаж байна. Энэ тухай би бас нэг үлгэр сануулчихсан. Басан шинийн гол дэжнийг охин сургуулаа төгснө дараа мөн нутагтаа харж очиад өөрөө нэг ингээд хушуундаар энэ хүүхдийн чичирлэг байгууллаа гэсэн. Тийм бай. Энэ орчмын хэдэн жил бол одоо энэ манай энэ улсаас бас их ариун дөрвөн монгол үндэсний сургаан мөдлийн тухайтай дөрвөн тогтоол олон гарч иртэй. Ингээд гараад бол одоо зарим газрын оронд бол энэ ёсыг сайхан туушлаж. Тэгээ зарим газрын оронд бол энэ сайн хэвдэлгүй. Учир нь орчмын уул нь бол одоо энэ сургуулиуд энэ бүр өөрийнхөө сумандаан байгаа үед бол энэ сургууль насны өмнөгийн анги гэж эрхэлж ирсэн. Ингээд бас зарим дагалсаад энэ хүүхдийн чичирлэг бас эрхэлж ирсэн. Эргээд сүлдэж ирээд энэ юу нэ хөдөө тусганы тэр сургуулийн одоо 30 ингээд оруулсны дараа энэ нэг бүлэг нь хүүхдүүд нь одоо жижиг хүүхдүүд өөж авсан салаад хол суу шатахгүй болоод
ингээд нэг бүлэг сурах насны хүмүүс одоо яг тэр өөрийнхөө тэр насныхаа нь одоо сурж ойлгож эзэмших тийм юм бол одоо эзэмших чадхгүй байдлаа одоо бас гарч байна. Инкнэр бол бас манайхаа жирам энэ залуучууд энэ байдлыг бас их сэрж мэдээд энэ хүүхдүүд одоо ийм ёстой ийм сургаамууд хүрдэг ёстой байна гэд бас манай шилийн голд бол одоо энэ юу сайхан талын нэг хөдөөний хүүхэн нь бол одоо энийг хийгээд манус нэт нь бас энэ бүх хотын энэ захирал нарын ингээд судалгааны хурал хийсэн. Ингээд бол манус одоо тусгаал нь эднээ жичирлэгээ очиж үтсэн. Тэгээд эдэн таслаг гэртээ ингээд бол жичирлэгэн бол одоо их сайхан эрхэлж байна. Ингээд бол одоо нэг гаргаар ингээд бүр төнтөн банк суугаад одоо айл гэр шиг ингэж ав. Тэгээд манус үтгээд одоо их сэтгэл хөдлсөн байна. Энэ үнэ нэг сэтгэхгүй залуу хүмүүс ингэж манай үндэснээ хүүхдээ дүүнараа ингэж хүмүүжүүлэх хий сэтгэж ингэж одоо ямар тэр болыг өөрийн бүх сэтгэл мөнгө зардлаа одоо бүр өөрөө гарч шít. Ийм хүн бол одоогийн байдлаар бас цөөхөн оршиж байна. Инкнэр бас одоо их зүгээр шиг ингээд сүүлэр нь тэднээс хушуу шатных мэдээд бас жоох хэмжээний багш нарын тусламж өгөх юм уу ингээд бас ойд басын талаар бас дөмсөн учраас байна. Инкнэр бол одоо өөрөө ингэж санаачилж хийсэн юм бас байж гисэн. Аавч юм одоо гэдэг үг. Би өөрөө ганцхан хүүтэй. Одоо манай хүүгээс ганцхан одоо нэг ач хүүхэнтэй. Мөн одоо намын төргийн бодлыг сайн хэрэгжүүлээд бүр нэг ганцхан хүүхдүүд. Тэгээ одоо энэ хэдийгээр ганцхан гэдэг бол манай тэр хүүхд бол энэ хөлний орчин тойрноор бол нэлээд өөр. Бид гэртээ бол бүр өөрөө монголоор ярьдаг. Эргээ манай хүүхэн бол 4 наснаас өмнө бол хөдөө яг нутагтаан байж гисэн. Эргээ 4 нас хүрээд одоо энд аавд нь алтай болоод нааш ирсэн. Хотонд одоо жичирлэгт орох болоод эднээ жичирлэгт суусан. Тэгээ манай бол би бол өөрөө нь одоо хүүхдээ нэгэнтээ монголоор сургацсан юм чинь да одоо улам илүү энэ хөлний орчин тойрон болоод эргээ энэ нэг монгол зан дадгал одоо энэ нэг монгол амьдралтайгаа нь уялдагдагаад жил хүүхдээ нь бол 106 сар болсоор хөдөө явдаг. Хөдөөдөө очоод энийг нэг 2 сар хөдөө тал дээр наадуулаад хоргын шигтэйгээ яагаад одоо ойртуулж ингээ хөдөөнөөс сайл суугаа нуугаад тэр нэг чивэр уур ямсгал чивэр нэг жинхэнэ нэг малчны амьдралд ингэж яагаад хөл юундаа заахаа хөдөөний одоо хүүхэд тэр садан төрлийн кан одоо хүүхдтэй тэр тал дээр нь таварж тугал хургатайгаа наадаж ингэж нэг ирээд өргөн дээрээ одоо өргөө хотын амьдралаа хийдэг. Тэгээ яг хүүхдийн жичирлэг суухын үеэс одоо тийм маргаан гарсангүй. Одоо алга айлууд бол бүр тийм нэг маргаан гарч ирсэн. Одоо чухам хятаар суулгана уу, монголоор суулгана уу гэсэн. Үгүй хүүхдийн жичирлэгд бол бас гаагүй. Яг одоо хүүхдийн жичирлэгээс хамаг сүлдээ одоо энэ нэг ангид оруулах лээ. Одоо сургуульд орох лээ энэ чинь одоо жохом жинхэнэ энийг одоо хятад ангид оруулна уу, монгол ангид оруулна уу? Одоо энэ нь бол их маргаантай. Хажууны хүн чамаа бас жирмэн хэлнэ. Хүү чи тэрийг хятад ангид оруулсаар чи одоо дөнгөдөө хүүхдийн чинь аалс ирээд дөнгөдөө өвчөө болтноо. Одоо хүний хэлхий яг бас буруу гэж хэлхийн аргагүй. Амьдралын төлөө эрхэнд юм чинь да одоо энийг бас яг устгаж бас болохгүй л. Чи яг энэ нэг үдэл дээр бол чиний зөв тэрнээ буруу, өнөө таарна тэрнээ таарахгүй гэж хэл. Хүн амьдралын эрхэнд юм чинь да. Одоо энэ бас тэгэж өөрийн амьдрах яаж зогцонгүй энэ орш тарихаа ингээ бодлох гэж бас болд. Алс ирээд бас. Гэж энэ голдуу чи монголоор сургана уу, хятадаар сургана уу гэдэг энэ асуудал хамаг юм хүнээ жосмаганд одоо ингэ шингэсэн чиний өөрийн өвөрмөч нэг юунэ сэтгэлчин байна уу юу? Монгол гэсэн сэтгэлчин байна уу? Үндэстэн гэсэн сэтгэлчин байна уу? Одоо энэ чиний хамгийн хайр энэ энтэй холбогдно. Өргөөс цаашлбал одоо энэ соёлтой холбогдно. Инглигаа энэ бол одоо чи бүгдөө монголоор сураа, чи энд ягаа гэд дайтлаад бас тосгүй. Гээ чи энийг бол хамаг сүлд нь өөрийн соёл мэдлэгийн энэ дотгоод мэдрэмж. Ингэснээс бол чи одоо өөрөө Жерман бол одоо энийг яагаад яг үнийг хэлэхэд одоо энэ нэг асуулт хохотод яагаад танад ихлэ ярьсан тэр асуудал ч та яга хоёрхан Монгол жичирлэг байдаг бай гэж. Би сүнээс бас багсах энэ тухай одоо яга танай энэ юунэ энэ ярилцааны энэ юуг
Олоод би бас хүнээс асуулаа. Хөх хотын хүн амын та хэдий байд юм бэ гэж. Ингэс нь бол одоо улсууд хэлж ийн 100 төмөө гэж. Хэрвээ ингээд гаднаас орж ирсэнтэй бол бараг 130 төмийн төлөвтэй гэж ингэж ярьж байна. Эргээд энэ яг энэ хөх хотод байгаа монголчууд хэдий байд юм бэ гэхлээр одоо 20-аас 30 төмийн төлөвтэй гэж ингэж ярьж. Миний энэ одоо яг батлагтай юм юу нэ засаг захиргааны тоо биш. Гээ нэг одоо нэг төлөвлөсөн тоо шүү дээ. 30 төмийн төлөвтэй. Гээ энэ 30 төмийн дотор хөх хот хоёрх нь Монгол жичирлэгтэй. Хоёрх нь Монгол сургуультай. Одоо энэ ингээд чи хүн амын энд юугаар ингээд өгсдгөл бодож энэ жоохон 100-ны хэдийн хайрлаа, 1000-ны хайрлаа, төмний хайрлаа ингэж үзэж болно. Тэгэхээр энэ дотор бол манай Монгол хүүхдүүд энэ Монгол жижиг энэ үүхэлнээ энэ нөхцөл байхгүй, амьдралын нөхцөл байхгүй. Одоо бүх талын нөхцөл бол их бага. Инклам бол үндсэндээ бол одоо энэ одоо би нэг энэ миний энэ одоо жирэл зөөгөө тахгүй байж магадгүй. Тэгээ энэ бол яг сайхан нэг өлсөн чөл доторх нэг ногоон бүрч манай энэ хүүхдийн жижиглэг. Одоо нэг өдийнхэн сайхан нэг өний төмүүлж ирсэн энэ гэрийн ахмадууд би үнээрээ бишрэлтэй гэж хэлж байна. Өний төмөл өнөнд жаргажаад энэ одоо ингээд төмүүлж ирж байгаа хүүхдүүд бас одоо бахаралтай гэж ингэж үзэж байна. Гэвч энэ хамх сүлд нь өний аваад энэ ногоон бүрдэж одоо төдий олон улсууд ингээд төмүүлээ жараад ингээд ирсэн энэ ч хөтнөө ангаж ийн яаж ийн дундаа бас одоо ямар жилийн одоо та гэртээ хөрөөл маргаан үсдгүү гэж хөрөөл малгаан байдгүй одоо ямар жилийн энэ харс цаат учрахал ингээ энэ хамаг сүлийн энэ ногоон бүрдий жарж ирсэн энэ юу л нилээд амаргүй одоо эндээс ирээд энэ Монгол жижиглэгд ирээд зохим энэ ангаж ирээд эндээс юу олж сурна юу олж шимийг хүртнэ уураг шимийг яаж хүртнэ гэсэн энэ бол одоо их гүн асуудал. Самбарын сонин дэлгэж. Чөлөө сэдв, чөлөө тариалчаа, чөлөөтэй зорчих. Самбарын сонин дэлгэж. Самбарын сонин дэлгэжийг хатны хүлээн авсан байна.
одоо чухам хүүхдүүдийг одоо Монгол жишрлэг дээр одоо жороод ирсэн хүүхдүүдийг чухам яаж шалгаж авч байна вэ? Манай жишрлэг бол одоо хүүхдүүд Монгол өглөө нүрдэж шалгах үед бид нэр бол одоо хамаагүй Монгол үг нь хэл шатна. Ингээд өөрөө нь байх төхөөрөх юм уу ингээд гол шалтгаан бол манус өөрөө гэр яхмад өөрөө нь чигж зорж санаачилж ирсэн байх нь бол манус одоо хүлээж аваад чадахын чинэгрэн бол одоо Монгол үг хэлэн заадаг байна. Ингээд бол одоо энийг бол би бас яг өхнөөс нь ярих гэж бодож ирсэн юм. Ингээд бол манай жичрэлийн ерөнхий байдал бол 80-аад оны үед бол Монголоор сурж их хүүхдүүд бас нэлээд зүгүүр шиг олон байсан. Ингээд 90-ад онд болж ирээд бол одоо их чөөхсөн. Ингээд одоо тэр үед бол би бол яг өөрөө анги эрхэлжсэн учраас миний ангид одоо нэг 5-7 хүүхэдтэй байсан. Одоо 5-7 хүүхдэд одоо сайхан ингээд хүүхдэн сургая гэхэд бас зарим талд багш нарын сэтгчийн талаас авч хэлбэл олон хүүхэдтэй бол их сайхан байдаг байхгүй. Инкинероос одоо өөрөө ингээд зовдөг шүү дээ. Хэдийн хүүхд гэсэн бидэн сургах ёстой. Гэвч одоо олон хүүхд байсан бол хэдий сайхан байгаасэ гэж боддتي. Ингээд бас манай жичрлэн ком бол юу нь бодоод бас өөрийнхөө өөрийнхөө харалт бол юм байдаг юм аа. Одоо нэг хүүхд гэсэн чинь Монгол үндэсний хүүхдийн жичрлэгийн манай нэр байсны хувьд одоо нэг хүүхд гэсэн Монголоор сурах хүүхдээ манус энэ ангийг яа нэг хэрэгтэй байна юм байна. Ингээд бол одоо манус яг тэрэн бол одоо нийтэмдээ бол одоо батлаад ингээ аваа ирж. Ингээд одоо сүүлээр энийг чи одоо манус бас энэ ухаалахгүй болохгүй. Нэг бүлэг гэрээ ахмад бол одоо өөрөө нь одоо үжилт нь бол тод байхгүй. Одоо жоохон назгаар жиг цаг үед маань ийшээ юмнууд тийм одоо ёстой 80-д онд бас Монгол жичрлэг тийм шиг байдал байж байгаа. 80-д онд бол одоо 90-д оны сүүлчийн үеэр болоод штэ ингээд бол одоо нэг бүлэг улсууд бол одоо ийм байдлаар оршиж байна. Одоо үдэл санаа нь одоо их тийм зогсолт нь тод бишээ. Ингээд одоо манусаас өөрөө нь одоо ухаалгын ажил хийжээ. Тэр удаа бол одоо би нэг жил 2 удаа хийсэн. Ингээд одоо нэлээд нэртэй шиг нь юу тусгай мэрэгдэлт нь профессор багш нарыг залаад ингээд бол юу нэ хараат тун сургаал зөвхөн ханган жамын сургаалын захирал ингээд манай тэр Шингот дэргэн Монгол үндэсний хүүхдийн жичрлэг зөвхөн манай жичрлэг ингээд багш нараа зохион байгуулаад энэ хоёр жичрлэгийн бүх гэр яхмуудын бүрийг цуглааж игээд одоо ийм нэг хурал хийсэн. Одоо зөвхөн монголоор одоо энэ Монгол тэр үед бол одоо монголоор сурах хүүхдүүдийн дүрм тогтоод сургаад одоо хожим их сургаалд орсны дараа хүүхдүүд чөлөөтэйгээр бол гатаа сурахтай өгөө ялтахнаар бол сайн сургаалд орж явж болно. Энэ бол хамгийн гарах зам арга штэ. Дахиад бол адал дээр гарсны дараа бол хоёр хэлээр сурсан хүүхдүүд бол одоо нийгэмдэр бол ямар их давлах талтай байдаг. Ингээд одоо яриулж. Ингээд бол одоо өннөөс аваад одоо эргээд манусаас цааш нь бас гэр яхмадаас ухаалаг хийсэн. Та нараа өөрөнгөө төрөл садна. Одоо найд нөхдийнхөө иймэрхүү байвал танаас одоо хамаагүй манаас яриад өгдөө. Одоо нааш манай жичрлэгийг таниулчулаад өгөө. Манаас энд одоо баярлах чинь шүү. Ингээд энэ хурдын игээд ухаалсны дараа бол одоо дараа жилийн яг 8 сарын өхнөө үеэр хийсэн ба 7 сарын сүүлчээр хийсэн. Тэг 9 сарын нөгөн болоод ирэхэд тэр жил бол одоо их ястай олив хураалтай гэж бодно одоо ингэж хөөгтүүд ариу ирсэн. Одоо ер нь уул нь бол 1-2 хүүхдгээ мэдүүлжсэн нэг л дороо 10 үед ингээд тэр ангих нэг л дороо 20 хүүхдээр ингээд мэдүүлээд ирлээ. Инкнэр бол одоо манусаа дотроо нэг таатай эргээд нэг үл гэр яхмууд бол бас надтай ингээд шууд харьцаад бас асууж байна. Одоо жоохон манус бол одоо сайн мэдхгүй байна. Одоо гэртээ бас ийм гэр яхмууд зөрчилтөнд гардаг байна. Ингээд бас тэгээд миний бол гол санаа юм уу үжилт бол юм байна. Хүн гэдэг юм бол ер нь одоо хэл ариун сурвал хүнээс сэтгэхгүй сайг байдаг. Монгол хэлээр сураад гатад хэлтэй сураад англи хэлтэй сурах юм бол чиний хүүхдийн сэтгэхгүй юм уу хэл ярааны илтгэл юм уу сайжрахаас бол муучрах учир байхгүй. Лав сайнтай тал илүү байна. Одооны байдлаас үживэл бас нэлээд ариун хүнөөсөө өөр хүүхдээ бол эргээд Монгол жичрлэг төл хүргэж байгаа юм байдал байж байна. Тэгээ яг одоо Монгол жичрлэгд орно гэдэг нь Монгол жичрлэгд очиад чухам юу сурна. Одоо хүмүүсийн нэг тарих бодолд бол гэрийн ахмууд бол жичрлэгт бол заавал одоо ястай сургууль шиг заавал байдгийг бүр сургана гэсэн тийм нэг бодол. Ер нь одоо сургууль жичрлэг бол одоо сурхнаас бүр сурхаас өмнө хүүхдүүд байж штэ. Энэ хүүхдүүдэд жичрлэгт хүргээд Монгол жичрлэг даацсан дараа чухам юу сургуулна уу? Тэгээд агшим саяхан ярьсан 90 хүүхдээ одоо хөдөөгөр ингээд жичрлэгдээ суулгаж явах чандаа бас чөлөөнөө амралтаар дандаа бүр хөдөөгөр очиж ингэж хүүхдүүдийг бас яг хөдөөнийх амьдрал хөдөө байсан хүүхэд астай шүү. Яг хотод ингээд яг боволод өсгсөн хүүхдтэй таарахгүй тэр багсаг ингээд гадааг бийж байгаад ойчих гээд өн дээр нэг жаахан жуулгарчхад манай жаахан ингээд яацгаад цаашаа явчих. Тэр нь бол тэрний хөдөө энэ 4 нас хүртэл өссөнтэйгээ их холбоотой юм байна.
Тэгээд яаж би бас нэг удаа тэр юун дээрээс нэг удаа энэ хөдөө өссөн хүүхэд болоод энэ хотод өссөн хүүхдийн энэ юуны талаар бас их адилгүй. Манай тэр хүүхэн одоо гадар ингээ яацгаа би тэр ингээ заримдаа тойроод явна. Тэр цангалаг үнэ тэнд очиод тэр манай тэр гэрийн тэнд одоо нэг юу байдаг шүү дээ ногоон тунс. Тэрий тэр тэргнээ завсраар ингэж олж байгаа. Манай гэр төнд байна гэж холоо тэр юунаас одоо тэр гүнжаач та атуусан дээрээс ингээд зааж ийн. Тэр энэ хөдөө өссөн хүүхэд бол энэ юу имийн үүсгэд бол их ажиглагч. Юу одоо энэ гажирч гэж хэлнэ шүү дээ. Манай юугаар Монгол хүний амьдралаар бол ингээ ортон тойрныхаа имийн их нэрийг ажиглана. Ингээ би өнөөс нь энэ хотод өссөн хүүхэд бол хөжөөд энэ годом тэр зөөл гэж ярихаас тэр манай гэрийн ортон дээр ямар өндөр юм байж богино юм байж тэр ердөө анхаарахгүй. Өнөөс нь би энэ хөдөө өссөн хүүхэд болоод энэ хотод өссөн хүүхдийн энэ илгаа бас жаахан ондоо энэ юуныхан тараа бас ингээд их орчин тойрноо их анхаарна тэр хамгийн наадхан сониуч байна уу тэр гажрын төмдгөө бас анхаарна. Тэргээд энэ ер нь одоо хөдөөнөө өссөн хүүхдүүд бол бас тийм нэг байдал байж магадгүй. Одоо готын хүүхдүүд бол юуд ч гэсэн сониуч жангууд ер нь байхгүй. Юу хүмүүр бэлэн байхаар тэр амар сониуч чим жангууд байхгүй. Харин хөдөөнөө хүүхдүүд бол адилгүй тий. Хөдөөнөө байсан хүүхдүүд хотод ороод ирэхэд бол юу бүхэн бүр их сониуч. Тэгээд тэр нь бол хожим тэр сурахын үест бол одоо яг сургуульд орсны үест ч гэсэн адил хожим тэр нэг яг нийгэмдэр хүн болж явах үест бол альва юм болгонд их сониуч байдаг. Энэ нь чухам яатсан бо тэр нь чухам яатсан гэсэн. Тийм нэг бодолтой байлцдаг. Одоо эргээд хөнөөсөөл эргээд нэг одооны сургаан хэмжил дээр ярьж штэ хүмүүс одоо хэлж бартаад сургаан хэмжил гэж ярьж байна. Яг хүүхдүүдийг үнэн одоо танай саяхнаа ярьсан шиг яг хотын хүүхдүүдийг одоо тусгайлан хөдөөд аачиж саяын ярьсан шигээр одоо тэгж тийм нэг сургаан хэмжлийг бас хүртээж байгаа хүмүүс ариун байна гэж. Тийм бэ. Одоо нэг хүүхдүүд ямар хэмжээнд үрж ирнэ? 3 нас болоод 4 нас 5 нас болоход зарим хүүхдүүд шалах шийтгүй. Хүүхдүүд бол одоо гин ялгаа гот гажир сууж байгаа хүүхдүүд бол яг одоо юунд шөнкөл тийсэн шоу шиг л өндөөс өн жичирлэгээс дөнгөд аваад явд гэртээ аацаа тавьд дахиж боохгүй. Сайлах бараа үүчгүй. Гадаа шороо усанд наатахгүй. Ийм байдал. Ингэнэ бол хүүхдүүд одоо өөрийнх нь бинч дурууд бол амар дориотож муутаж ирсэн. Одооны гэрийн ахмад бол тийм ш. Бүх юм бүр хүүхдэд төлөөдөө тийгөө өгч. Одооны хүүхдүүд жичирлэгд ирэхэд амьсан өмсөхгүй, өмдөө өмсөхгүй, шахаага өмсөхгүй бүр ийм байдалтай. Мануусын байгуу үед одоо миний түрүү ангийн хүүхдүүд юм бол тийм биш. Одоо 3 нас болоод жичирлэгд ирэхэд бол бүх юм бүр өөрөө хийшэд. Одооны хүүхдүүд шатахгүй. Одоо хүүхэд чөөхөн болсны учир юм уу? Тийм байна. Хүүхэд чөөхөн энэ бол юу гэж байна? Хүүхдэд бол яана өнгөрөө бол одоо өрх танк болсон мөртөн бол өөж аав нь бол бүх юм бол төлөөлж хийсэн бол их олон байна. Хүүхдийн хожим манай гадаадын сургаан мөдөлд бол тийм байдаг. Хүүхдийн бол бүрх бартаатай юм сургаан мөдөл бол юм. Тусгаад нь хөдөө аваач шавар шалтар дотор очиж наадуулна. Манай энд бол ийм байдал байхгүй. Ийм инкенер бол зарим үед бол хүүхдийн хүмүүжих орчин тойронд бол зарим үед бол их зөрлөлтөөн гардаг байна. Таныг одоо ер нь яг гинт ийм нэг бартаа сургаан хэмжлийг таныг одоо жичирлэгдэн хэрэг ингэж хөөхтгийг аачаад ингээд уулан даачих муудаад яг тал нутагд аачаад их хул бас эргээд ариун гэрийн ахмууд их саналтай болчих магадгүй одоо эргээд манай хөөхтгийг аачиж яваач. Өнгийн одоо чом өөрийнхөө хийж яг явчихсан. Ойлгохгүй байсан ийм байдал байж магадгүй. Би бас сонсон эртүүхэн хүмүүсээ өнөөдөр манаас энэ сэдвийг ярилцсан гэхээр хүнээс сонсон. Японд бол ер нь хөөхтүүдийг бол бүр тэр одоо мануусын багдаан бүр хөөхтүүд бол одоо бүр алтай өмд өмсөж шээ. Тэгээ Японд бол хүүхдүүд бол бүр алтай өмд бол бүр өмсүүлдэг вэ гэж ярьжсэн. Яхаад юм бэ бол одоо алтай өмд өмсчүүл одоо тэр одоо гажир хаана очиод ч гэсэн одоо ингээд тийм үлдэж суухад бол одоо энд өрөөл бас гэж яадаг байж та боддог байж тийм. Инклем бол нэг бээн даах нэг тийм бээн даах нэг жилийн бас нэг чадвар гэж хэлж байна. Ингээд бол одоо өнөг байдлыг бол манус сэрдмөдөд манус бас ингээд орчмын эдэн жуулал хийж байна. Одоо мөн ихэнх болоод ирвэл хүүхдэн жил одоо хавар нэг намар нэг одоо бохчийг өрүүлээд юмын бүх юм нэг өдрөө бол одоо манус дагуулад явна. Энэ мантгай жирлэг юм уу? Тэр өмнө тэр ой шугааны нэг хөрөөлөн байдаг ба тэнд явна. Ингээд бол энэ явуулахын дунд бол одоо энэ хүүхдийн амьдралын журөө бол энэ дээрээс нь үж гарна. Хөрвөө одоо ой заав нь жоохон амьдрал нь гүчиртэй шиг энэ хүүхдүүд бол одоо аривын юм бол өөрөө очиж хийдэг хүүхдүүд бол хамаагүй энэ усаа нь өөрөө бохчоо өөрөө юм аваад бол одоо нэг үд юм нэг үд байна. Хөрвөө тийм биш гэрээ хамтын нөхцөл сайн хүүхдүүд бол одоо дими бараг нэг 100 м явахгүй бүр ээлээд одоо бүр одоо багшаа чинэмэ төврөө багшаа чинэмэ үүрээ гэд
ийм байдал гарч байна. Тэр одоо бас ярьсан нэг яг жишэрлэгийн хүүхдүүдийг аваад одоо доош ингээд жугаач наадахаар явсан одоо тэр үдийн хоолоо одоо багш нарын одоо өндгийг ингээд аваад явсан. Тэгээд үдийн хоол болохоор одоо хүүхдүүдэд бүр өндөг ингээд хуваацсан. Смахлаа нэг хүүхэд бол одоо ингээд өндөгөө аваага их гайхаж байна. Энэ өндөгөө одоо яаж иддэггээ мэдэхгүй. Их гайхаж байна. Тэгээд одоо багш нь ингээд үүсгэлээ энэ хүүхдийн өндөгөө идэж чадахгүй юм байна гэсний мэдчихэж. Тэгээ асууж яаж яхаа өндөгөө идэж чадахгүй мө гэсэн чинь энэ чинь манай гэрийн өндөгтэй адилгүй гинэ. Манай гэрийн өндөг чи бүр сайхан ингээд гэрчээ тавьсан мэд. Ийм жаахан ингээд ангилсан мэд. Энэ ягаад ийм юм энийг бүр идэж чадахгүй. Тэглээ энэ одоо гэрийн ахмууд өөр хүүхдийн ямар жиг сургаж яах гэсэн. Одоо олон хэдэн бүр идэх юм бүр бөв бэлхэн. Тийм. Тэгээд өндөх хаанаас ирсэн гүйл тэр чухам үнээр даханаа өндөх гэснээр бас мэдгүй бүр хөлдөөгөр дотроос аваад гараад ирсэн. Хөлдөөгөр дотор л байдаг юм гэсэн. Тэгэж бүр ойлгож байна. Одооны нэг хүүхдийг өсгөх болоод өнгөрснөө манай үеийн 10 хүүхдийг өсгөх жигтэй баг хүч хөдөлмөр баг тэнцэж байна. Зарим үе тэрнээс илүү бас хүч гаргана. Тэрнээс илүү сэтгэл зовно. Тэрнээс илүү анхаарна. Тэгээ чигээд бас үр бүтэмж нь хамаг сүлдэн бас тэр үеийн олон хүүхдтэй тэр жоохон одоо хөдөөнөө тэр тавраад юу хамаарахгүй аав ээж нь аав өсөг я танихгүй тийм байжсэн хүүхдүүдийн тэр гарч ирсэн мөрийг бодвол одооны ингээ бууруулаад өдөр болгон жамын жаажгаад яасан хүүхд очргоо тэрний хэртээ сайн болно уу юу бас хэлхийн аргагүй. Энэ нь бол одоо хаш тэр манай Монгол Иранд одоо өрхий сурахаар бэрхий сураа гэсэн үг байдаг. Энэ нь бол бас их оновчтой их дөөдийн сургаал юм аа. Инглээ одооны энэ үе дээр бол нэн илүү залуучууд бол одоо юунаас ч өмнө одоо хүүхдэн дөнгдөө өрхлөөлнө. Дөнгдөө одоо юу аавна уу юу аавна одоо энэ нийгэмдэр одоо хамгийн одоо их юутэй одоо гоё одоо хувцсуунэр яг л хамгийн гоё өдөл хөргөл яг л хамгийн гоё одоо ингээд ягаад бүр одоо машин тоноглол одоо ингээд цааш нь одоо компьютер гэдэг ингээд бүр ингээд яцхан. Тэгээд энэ дотор бол манай бол үндсэндээ бол хамаг наацах нь бол үндсэн соёлоо мартаж байна. Ингээ энэ Монгол жичирлэг жоох мань одоо би бас эргээд энэ Монгол энэ уулын сэдвэн дээрээ хүрээд ирий. Энэ Монгол жичирлэг энэ хоёрхан. Тэгээ энэ хоёрхан дотор энэ дотор бол энэ Аа сурах одоо эрдэм ном сурах энэ одоо олон жилийн энэ тоноглол компьютер энэ нийгмээс гочирч болохгүй заавал байх хэрэгтэй. Тэгээ манай үндсэн соёл үндсэн нэг орчин ах бай. Энэ Монгол өөрийнхөө үндэстний соёлтой байх хэрэгтэй. Энэ дээр бол би одоо энэ яагаад гэвэл энэ хамгийн наацхан энэ сургуульд орж ирээд үндэстний зан татгалаа заах хэрэгтэй. Би эдний сургуулийн юуны дотроос одоо нэг манай хүүхний байсны дотор эдний нэг шааны нэг сайгын тоглоом тийм сайгын тоглоом их зүгээр одоо нэг гүдгэр тал нь ханиг нь готгор тал нь ямааг нь энэ манай энд юутайхан бас их л ингээ энийг бас хайж гээд эдний бас жарим талаар өнөө дотор хөдөө хүүхдийн нийлүүнээ нэсэлж яах юм уу харуулж байгаа. Манай энэ юуны дотор бол олон жилийн шааны наадам байдаг шүү дээ. Би энэ наадам нь эднээ дотоо энэнийг би бас нэлээд тааж. Энэ бол одоо яалагаад бас нэг үндэстнийхээ онцлог, үндэстнийхээ юутэй нийлүүлээд яаж. Улаан дараагаас тусгаал нь одоо манай телевизүүд бас тийм нэг бичиг материал буулгасан байсан. Тэрнүүд одоо шилийн гол юм нэг настай аав, 70 хэдэн настай нэг настай аав одоо Монгол телевизийг үжиж байгаад ярьсан. Одоо манай энэ Монгол үндэстнээ уламжилалт энэ сайхан жан татгалыг болвол ингэж телевизээр юм уу эсвэл одоо манай энэ хүүхдүүдэд илүүхэн ингэж сургааж байгаарэ. Одоо ер нь энэ талын одоо үндэстнийхээ уламжилалт жан татгал бол их орхигдож гээгдэж байна. Тийм санаачлал бас гаргасан байсан. Тийм байна. Сая энэ анх шилсэн дээр шаагийн тоглоом гэж манай чиглэлийн нэг бүлэг судалгааны нэг сэдв болцоход байдаг юм. Ингээд бол одоо уул нь бол одоо өхлөө тийх тус сүр гүчүүн готгааж ирж чинь одоо хаанаас тиймэр шааг цуулаанад ингээд гэрээ хамтаа дайчлаад ингээд нэг хүүхд бол чичлэгд орж ирсэр заавал 5 шааг авч ирэх ёстой гээд тэгээд одоо бол анги болгоно ингээд цуглуусаар одоо хэдэн мянган шаагтай болсон манус. Яриангүй одоо биднээсээ сайхнаа ярил чаддаг шиг сайдалхан. Манай одоо Монгол үндэстнийхээ энэ нэг уламжилалт жаншлыг яг сургаая гэж бодох юм бол одоо Монгол чичирлэгээс салахын аргагүй. Өөр хаана очиж сургаандаа тийм хүүхдүүдийг Монгол чичирлэгдээ илүүхэн хөргөж байгаарэ гэсэн иймлэг санаачлагыг бас үжигчтэй гэдэг тгшүүли. Ер нь манай өнөөдрийн ярилцаач гэсэн тий. Одоо хожимдаа манай хүүхдүүдээ илүүхэн одоо бас монголоор сургааж байгаарэ гэсэн нэг санаа байхаар одоо өнөрөө огшин тэр сайхан танилч уулгаар манай ариун гэрийн ахмуудад ч гэсэн одоо манай Монгол чичирлэгт ингэж анхаарлаа хандуулж хүүхдээ бас илүүхэн монголоор сайхан сургааж байгаарэ гэсэн ийм нэг саналуудыг бас үжигчтэй тгшүүли гэж санаж байна.